За үг хэлье. Тэгэхээр энэ ард түмэн энэ их хурлын хэрүүлээс одоо залхаж байгаа хаа. Тэгэхээр нэг ганц гигээтэй нэг ганц мега төсөл хийчих юмсан. Энэ говийг усжуулах төсөл байгаа. Тэгэхээр энийг бид бол заавал хийх хэрэгтэй гэж бодож байна. Одоо говийн баялагийг бол одоо бид нар хангалттай л сорж шít. Тэгэхэд энэ ганц усны төслийг явуулж чадахгүй, марчаагүй байж болохгүй. Одоогоос бүр 40-оос 50 жилийн өмнө Эрдэнэ тот руу Булган аймгаас хоолой татсан. 67 км одоо 3 ийм хоолой татаж өнөөдөр Эрдэнэт Монгол улсыг тижээж байна. Тэр хоолой татааг бол Эрдэнэ тусахгүй. Өнөөдөр Булган аймаг тэр усныхаа орлогоор бас нэлээд хэдэн тэрбумыг олчж байна. Тэгэхээр яагаад энэ 40-50 жилийн өмнө хийж болоодсэн юм одоо нэг хэдхэн төгрөгийн шийдээд энэ говийн усын шийдэл да. Бид нар одоо төсвөнд хилээлээдэг нэг ганц ч мега төсөлгөө ингээд бас энэ их хурл сууж юмаргүй байна. Тэгээд би энэ хүнс хөдөө аж ахуйн яамны бас энэ тайланг сонсоход энэ хоёр сайд бол бараг экспортын орлого нь 1 тэрбум доллар руу ингээд төгсөж байгаа байхгүй юу. Тэгэхээр эднийх бол энэ нилээд олон тэр бумаар бас энэ татаацуудыг аваад энэ салбараа ингээ бодтой дэмжиж байхаар энэ чи яваад байна. Гэтэл байгаль орчны салбарт юу ч байхгүй. 345 сая төгрөг усанд өгж ийн гэдэг чи одоо арайд оромжилж байгаа байхгүй. Энэ чи одоо уснаас маш их мөнгө олж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ усны төслийг заавал явуулъя гэж би саналтай байна. Тэгээд энэ онг цагаан бургастай төсөл чи өөрөө экологийн төсөл юм байгаа. Эхлээд бид нар экологийн төслөө хийгээд энэ улаан нураас сэргээгээд тэгээд говийг одоо усчуулах энэ бол ингээд шатаараас ажил. Тэгээ намайг сайд одоо авахтал ерөөсө хүн бүхэн за нөгөө хэрлэн тоон орхон анги чи юу болж байна л гэл бүгд асуудаг. Тэгэхээр ядаж бид нар энэ тэзүүгийг хийгээд энэ юмнуудыг явуулмаар байна штэ. Тэгэхээр нэг ядаж бид нар энийг олон хэрүүл биш. Энэ өчнөө их найдаар энэ төсөвчөнд хилээд идэг нэг ганцхан говийн нэг хэдхэн төгрөгнийг нь шийдээд явуулчмаар байна. Би бол гişүүдээ энийг бас уриалж шүү. Тэгэхгүй бол бас арай л дэндүү байна гэж хэлэх гээд байна. Баярлалаа.